Тоо шин тогоонд даргилсан шинэхэн шүлний үнэр хавийг нэгжин хан хийв. Имгэн усны үндэс ухаж хийсэн хар аяганд арааны шүлс асгарам сайхан үнэртэй шүл аяглан өвгөний өмнөх жижигхэн намхан улаан ширээн дээр тавьж та босоод энэ шүл халуунаар нооччих гэж мөрнөөс нь зөөлөн татав. Өвгөн эрүүл хүн шиг эргэж тохиолдон өндийд суугаад аяхтай шүлийг хүчтэй ойчлон ууж махыг нь хэдлээ. Өвгөний үрчлээд бор тухаар хөлс бүр зааж бие тавирна. Надаас хөлс гарахгүй 3 сар болсон юмсан. Өнөөдөр харин хөлс гараад сайхан боллоо гэж өвгөний ээл үгэнд даваа илт баярлаж дулам нэмгэн зочирдон сүрхий харав. Ээжийнхээ сэрэмжлэн зочирдохыг харсан. Зочирдохыг хүү анзаарсангүй. Эмгэнч ил гаргасангүй. Жигмэд өвгөн дээлээ нүмрэн хан налж суулаа. Тооноор эрсийн харгай өвөл сэнжлэн шуугж үүдээр сонгонтын ханан улаан цохоо сүглийн манарч үзэгдэнэ. Жигмэд өвгөн отхон хүүдээ хандан миний хүү оройн мал хотлонгууд суваа бор халзан хоноо муулаадах гэхэд даваа аавыгаа гайхан харлаа. Дуулам эмгэн халуун зунаар ийм их мах улаа гаргаж яах нь вэ гэж цохолтонгүй асуув. Өвгөн дуугарсангүй. Харин хүүдээ хандан тураг махыг нь эвдээд өлөгч эц дотрыг нь цаад ямааныхаа дотор дорив өвчүү нэг хаатай нь хамт тогоондоо чанаад ах эгч ачцээ нараа бүгдийг нь дуудаад хоололчих. Магсаж байгаа да цаа хэд чинь. Тэгээд миний хүү эртгэн харж амарчхаад өглөө хүрээдрээрээ. Алийн болгон нойр хоолгүй хонох вэ? Аавынх нь би өнөөдөр сайн байна гэж хэлчихэд дээлээ өрөөлдөн гэрийн хаяа руу харж хэвтлээ. Хаяагаар цуслангийн зөөлөн сэвшээ салхи цэцэг бүхний үнэр дайжирэн сэтгэл дотрыг нь ариусгаж байлаа. Даваа саахалт байх том эгчтэйгээ хамжин хонь төхөөрөх ажлаа дуусгаад 9 тамхтын том цоо тогоонд гунан ямаа сувай хоньны цувдаа хамт хийж дээр нь ямааны өвчүү хаа нэмж чанлаа. Оройн сайлын дараа увч цуван ирсээр өвгөний том хүүгээс бусдын цоглож аавын гэрийг өргөх шахан байж хооллоо. Жигмэд өвгөн болчмор шиг шулганалтан муу бор гэрийг нь дүүргэх ачцээ нараа хайр дүрнүүдээр харж дошилтын гол жигмэдийнхнэр дүүрчээ. Энэ бор гэрийн эмгэн өвгөн хоёроос ийм олон салаа мөчөр ургачих гэж. За түргэн ууж идэж аваад харьцгаа. Цаад мал ахуй чинь хэцүүдлээ гэж хөөхөөртгийн завсар хэлээд инээмсэглэж суулаа. Үдшийн бүрий дор шуугалдан гэр гэрийн зүг одох жигмэдийнхний дуу тошилтын голын нам гүмийн эвдийн зурайлж байлаа. Хотны захад хэвтсэн чанаг гих дайх сансартаа баригдсан зүрх цагаан хар нохой алсын анир аваа бололтой хэд хуцснаа босч хотоо тойрон явсаар гэрийн баруун хойнорч оцойн суулаа. Царгүй шөнийн түнэр харгах үед тошилтын гол илчилгүй гүн ангал мэт онгой харлаж тишээ хар салхинд моддын мөчр сэргэнхээс өөр аниргүй нам гүмхэн байжээ. Чэнэг дахин хэд хуцаснаа урд ингэрээр өнгөрөх морин зам тосон гүйлээ. Аль түрүүнээс хойш сэрүүн хөвтөж чагнасан жигмэд өвгөн чих 50 мөндөв. Түүний бие өчигдрөөс тавиран хөнгөрч ухаан санаа нь саруулсан мэт амгалан болж. Гэвч энэ нь чин үнэндээ түүний 80 жил амьдарсан буурал хорвоогийн даажигнал гэдгийг жигмэд мэдэхгүй бол өөр хэн мэдэх вүлээ. Морьтой хүн зам салж тэднийхийг зөвлөхийг энэ голтоо л алдартай хотч зуудаг хойно гинэн гасалж эрхлэн гэрийн гадаа эрхийг түрүүнээс хойш чагнасан жигмэд өвгөн эмгээн босоорой хүү ирв бололтой гэж дуудаад хятад ногоон толгойтой шүдэнд зурж лаасав. Дулам эмгэн ямар хүү ирэв гэж
асуухын завсар гайхаад хилээд гайхан харав. Өвгөн орны хөлд байсан давхар оймстой тоокууга өмсөж гүйлдрүүг нь сурмаг орон үзүүрийг нь хавжуулаад дээлээ эгэлтрэглэн үсээ авч баслаа. Эмгэн гайхаж харсаар л суулаа. Чи босч наад үс гизэг хувц сунраа янзал. Хүүл ирж байх шиг байна. Өчнөө удаж ирж байгаа хүүгээ байхад өвчтөө юм шиг нүцгэн сэлдэн сууж байх уу? Гэх өвгөний үгийг эмхэн ойлгож ухаараагүй ч өвгөнийг дуурай хувцаа өмсөж эхэллээ. 12 жилийн өмнө Баатар нэг паацхар гөлөг авчирч тижээгээд Чинэг гэдэг нэр өгсөн нь энэ. Тэр гөлөг Баатрыг таньж байлаа. Нохой гихч амтан байглаас заяасан төрлөх зангаараа эзнээ ингэж таньж бас хайрладаг ажээ. Энэ намайг ингэж их сансан байхад би Чинэгийг хайрлж сансан минь хэд вүлээ? Халахын шоронд 12 жил болохдоо би хүн төрхөө гээчгсэн юм биш байгаа гэж бодохын сацуу өөрөөсөө айх шиг боллоо. Баатар унаж ирсэн морой уйчхаад гэр рүү ирэхэд Чинэг ингэр рүү цоройж ирхэлсээр өөдөн хоцорлоо. Аав нь баруун хоймор, ээж нь зүүн хоймор орон дээрээ хувцтайгаа хүлээж суулаа. 12 жил ингээд л суугаад байсан юм шиг. Баатар аавдаа залхахоор очиход аавынх нь нүдэнд нулимс гүйлгэн цэлхэрч унжсан зовхоо алгаараа арчаад 2 гараа алдлан хүүгэн тэрч авлаа. Ээж нь хэдийнэ ирээд хүзүүцчихсэн бүлээн нулимсаар хацар хүзүүг нь норгон учир зүггүй цорхирон уйлж байлаа. Аав ээж хүү гурвын бие биенээ сансан бэлтгэрл 12 жилийн хүлээлт цээжний гүнээс нулимс болон урссаар л байлаа. Их хүлээлт их нулимс болж гадагшилснаар тайвширдаг хүмүүний ясан бас байдаг ажээ. Тэр шин жигмэд өвгөний дөрвөн хантад гинтийн уулзалтын их баяр халгиж байлаа. Дулам эмгэн харгаан хуурай хөх цай хугчин галт үлж цай чанаад галуун хүзүүтэй гуйлан дахад уйлээ. 3 аяга зэрэгцүүлэн тавьж цайнаас хийхэд Баатар урагш тонгойн аавынхаа аягтай цайг авч өгөөд өөрөө аягтайгаа авч байлаа. Ээж нь шалмаг хөдлөн ус хийж хар суваа хоньны тарган хаа огтлон чанлаа. Тэр 3 өнгөрсөн 12 жилийн бүхэл амьдралыг багтааж ярилцах гэсэн юм шиг ах дүү ач зээ ахуй амьдрал адуу мал адаг сүулт нь хотч нохой Чинэгийнхаа тухай ярьсаар үүр цайлглаа. Жигмэд өвгөн гарч морь хараад орж ирснээ үүр цайжээ. Чи хүүд хоолыг нь гаргаж өгчгөөд ганц аяг сүвсэл гатах нь гэж эмгэндээ хэлээд миний хүү хоолоо идчихгээд жаахан хажуулаад авахгүй юу гэв. Зүгээрээ ааваа та хоёрыгоо их саналаа. Төрийн ялыг дуусгаад ингэж уулздаг өдөр бас байдаг байжээ гэж хэлээд аав ээж хоёроо инэрэнгүйхэн харав. Ийм жаргалтай мөч хэдий хугацаанд үргэлжилхийг хэн яахан мэдэх вүлээ. Хүрэн зандан цартай махнаас Баатар хэдхэн огтлоод зогслоо. Түүнд юм мэдэх хүсэлж байсангүй. Эмгэн хөөрсөн сүг өвгөнийхөө хусны үндсэн аяганд цэс шангаар хутхан хийж өглөө. Өвгөн аягтай сүг удаан гихчин оочлон ууж дундуурлаад миний хүү уучих гэж Баатарт өгчгөөд орон дээрээ түр хажуулав. Өвгөнийхөө хөдөлгөөн бүрийг их л хянамга ажиж суусан дулам эмгэн үүдээр иргэн орны өмнө очиж сөхөрч суугаад та яав? Битэн зүгээр үү? Гэж асуун магнай дээр нь баруун гараараа дарж үзв. Өвгөн зүгээрээ зүгээр чи хүүхэд бити айлгачих гэснээ өндих гээд чадсангүй. Хүүн босч ирээд аав та босох гээ юу гэж хэлэхэд баруун гараа 70 мөрөн доогуур нь шургуулan дэм өгвөл аав нь нэг гараад ирээ. Сайхан өдөр болох байхаа
гэж хэлээд мөнгөн товчтой хөх шандан дээлээ нөмгөн нөмрөн гарлаа. Удсан ч үгүй орж ирээд удахгүй нар тусгана. Аав нь жаах амраатах. Муу зантахар хүүтэйгээ уулзснаас хойш юундаач хорхотгов. Гэж шийдэж шуударсан саарл өнгөөр хэлээд орон дээрээ хаяар угаахараад хэвтчихв. Хэд хорхох шиг болоод нэг эвгүй хөдлөн чимээгүй болов. Дөрүүнээс хойш ажиглаж суусан дулам эмгэн яаран босч очоод та яагаад л байна да? Битэн зүгээр үү гэж хэлээд дээлнээс нь зөөлөн татвал чимээгүй. Дахин нэг зөөлөн угсарснаа. Альвэ миний хүү аавыгаа өндийлэг гэж сандран хэллээ. Хүү ирж аавынхаа цээжийг өндийлгэн баруун өвдгөө төшүүлж ааваа гэж мөрнөөс нь угдчихн дуулав. Аав нь гал буурал сүүмгэр нүдээр хүүгээ удаан гихч ширтээд уруулан өмөлдсөн нэг юм хэлэх гээд чадсангүй. Гүн амьсгаа авч хоолой нь хэржигнэн дуугарч толгой нь мөрөн дээрээ дагаж гулжээ унлаа. Ааваа жигмэд өвгөн дахин дуугарсангүй. Гэрэлт нарны доор хадаг дэвсээд гуйсан ч цаг нь болохоор аваад явдаг хүний нас хэмжээтэй. Энэ орчлонд хоёулахнаа үлдчихсэн юм шиг ээж хүү хоёр хагцлын манан дунд жингүйдэн гიშгэх газраа олохгүй сандарна. Ярхийн мөнх цасанд зуны өглөөний наран тусч аврах том сүмийн алтан ганжир мэт гялалзан түмэн хилийн шувууд нойрноос сэрж шулганалцсан сайхан өглөө эхэллээ. Нар хотонд орж эртэл тошилтын голд байх жигмэд өвгөний араас 10 хүүхдээс нэг нь ч ирж амжаагүй байлаа. Цагаагчин хонин өдөр байсан явсан.